Загварын нэвтрхийтэл фэшнэрийн суугт тавтан байвал дэлхийд маш нууцлалтай оршин байдаг вебсайтгүй сурчлагын огт хийдэггүй бүр царайгаач харуулдаггүй мөртлөө бүтээлүүд нь сая доллараар зарагддаг дэлхийн хамгийн нууцлаг дизайнеруудыг танилцуулж байна. Тухайн брендийн урлал нь нэлээд хотод байдаг бөгөөд хизээч ярьслага өгдөггүй олон нийтийн сүлжээнд байдаггүй загварын салбарын бүх стандарт улирлын цуглуулгыг бүрэн эсэргүүцдэг цорын ганц нууцлагдмал дизайнер юм. Түүний загварын онцлог нь хувцсыг атом химийн туршилтын түвшинд аваачиж гутлын ёроолоос резин хайлж урсгах мэт технологи хувцсны мөр нуруунд титан болон металл каркад суулган хүний арга яс мэт бүтэцтэй баримт шиг хувцснууд хийдгээрээ онцлог юм. Тос брэнд нь Парис, Миланы загварын 7 хоногийн албан ёсны хуваарьд оролцдоггүй бөгөөд сошиал медиа сурчлагаа хийдэггүй. Италийн нэгэн жижиг хотод нууцлалтай зүүн төвхөр гар орчуудтай өөрийн бүтээлүүдэд оруулдаг. Бүх хувцас дээд зэрэглэлийн ноос, гар сүлжмэл, тормосог давуу, байгалийн будаг ашиглан 100% гараар уралдаг. Загвар бүрэн серийн дугаартай байдаг бөгөөд эзэндээ зориулагдсан сертификаттай байдаг. Нэг цуглуулгаас ердөө 15-аас 50 ширхэг үйлдвэрлэгддэг. Дизайнер Паул Хардны хамтрагч байсан тэрээр олон нийтэд царайгаа харуулдаггүй, маркетингийн ямар ч сувг ашигладаггүй, бүтээлүүдэд зөвхөн цөөн хэдэн хаалттай гишүүд болон концепт дэлгүүрүүдэд захиалгаар өгдөг байна. Түүний загварын онцлог нь Викториягийн үеэр романтизм болон задарсан төгсөөгүй эсвэрийг хослуулдаг. Оёдлын заагийг задарсан чигээр нь үлдээх органик давуу торгон материалуудыг дутуу боловсруулж эртний мэт харагдуулж чаддгаараа онцлог юм. Тос брэнд нь сошиал сувггүй, вебсайтгүй, анх үүсгэн байгуулсан Carpe Diem брэнд нь нэр хүндийнхээ дээд цэгт хүрэхэд бүх үйлдвэрлэлийг гинэт хааж сургаггүй болж байсан. Одоо Парис хотод шин төслөө маш нууцлаг байдлаар үргэлжлүүлж байна. Арсыг органик ба атомын бүтцтэй нь холбож ажилладаг арсын хүрэн гутлаа хөрсөнд хэдэн цагаар буулж эртний мэт хуучруулах эсвэл тусгай органик тосонд дэвтэж цорын ганц байгалийн бүтцтэй болгож бүтээлүүдэд уралдаг. Тос брэнд нь сошиал медиагүй ярьцлага өгдөггүй брендийн ард яг хэн байдаг нь одоо хүртэл бүрэн нууц байдаг. Бүтээлээ зөвхөн Токио, Парисын цөөн хэдэн хаалттай концепт дэлгүүрүүдэд нийлүүлдэг. 19-р зуун болон 20-р зууны ихэнх үеийн эртний давуу болон хуучин авдарнаас олдсон мэт ясан товч ховор эсгүүрээр хувцас бүрийг эртний гар оёдлын машинаар бүтээлээ хийдэг бөгөөд нэг загвараас цөөн тоогоор гардаг байна. Тухайн дизайнер Английн Брентон хотын байгалийн гүнд амьдардаг бөгөөд хизээч царайгаа харуулж байгаагүй ярьцлага өгдөггүй бүтээлүүдийг нь дэлхийн цөөн хэдэн тусгай дэлгүүрт хаалттай байдалтайгаар нийлүүлдэг. Үйлдвэрлэлийн хувьсгалаас өмнөх үеийн гар урлалын аргыг ашигладаг бөгөөд давуу ба арсыг тусгай аргаар үрчлээдүүлж гутлыг цэвэр модон хэвэн товшиж чаддаг бөгөөд түүний хувцснууд 100 жилийн насжилттай мэт хуучин мэдрэмж төрүүлдгээрээ онцлог. Барселон дахь өөрийн урлагандаа бүх туршилтаа хийдэг бөгөөд Марс сурчлагаанаас зайлс хийдэг загварын салбарын арилжааны дарамтаас ангид бие даасан лабораторийн байдалтайгаар ажилладаг. Гудамжны соёл болон атомын бүтцтэй хослуулж ажилладаг бөгөөд даавглав тусгай тус хими органик нэгдлээ боловсруулж хатуу металл шиг шин чанартай болгодог. Түүний бүтээлийн арга болон хэв маяг нь өвөрмөц бүтцтэй байдаг. Тос дизайнер олон нийтийн арга хэмжээнд оролцдоггүй, хэвлэлээр яригддаггүй Токиотог студидтэй ажилладаг. Загвараа зөвхөн цөөхөн хэдэн тусгай цуглуулагчдад хаалттайгаар танилцуулдаг. Уламжлалт эсгүүрийг шинжлэх ухаан материалтай хослуулдаг бөгөөд даавуу нэхэгтэй металл эслэг болон тусгай цаасан утастай хойж нэхүүлдэг бөгөөд биеийн хөдөлгөөнийг тооцоолж математик алгоритмаар 3D эсгүүр гаргаж бүтээлээ хийдэг. Эдгээр 8 дизайнерууд бол маркетинг сурчлагын олон нийтийн анхаарлаас бүрэн ангид зөвхөн бүтээлдээ анхаарч материал эсгүүр болон гар урлалын гүн ухаанаараа дэлхийн загварын салбарын хамгийн нууцлаг үн цэнтэй орон зайд оршин тогтнож буй бодит уран бүтээлчид юм. Ингээд аль дизайнерын бүтээл танд илүү их таалагдсан бэ? Комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Загварын талаарх сонирхолтой баримт түүх, хэрэгтэй мэдээллийг авахыг хүсвэл subscribe дарж нэгдээрэй. Баярлалаа.